За өчигдөр одоо бол ойдлогоо дээр сонсгол явж байгаа тий. Тэгээ өчигдөр яг ажил дээрээ байжсэн чинь нэг танил эгч маань залгалаа л да. Уул уурхат өрөөсөө холбоотой юм биш. Тэгээ ингээ ярьж ийсэн аа. За одоо тэгэл дахиад нүрс гэл бөө юм ярих нь дээ. Ингээл тэглээ. Тэгэхээр юу ойдлогоо штэ. Ойдлогооч одоо зэсийн орд штэ. За мэдгүй гэдэг. Тэгэхээр нэг тийм ард иргэд нэг тийм ойдлогоо нүрс юм уу, зэс юм уу, одоо яад идэв гэдэг нэг тийм энгийн өдөр тутмын амьдралд нэг тийм хамаатай биш байтал энэ хэн шалгах төр хороо гэж байгуулагдал ингээл төслөөр нь татаж гаргаж ирээл яриад ерөнхий мессеж нь бол бүгд л улс төржөөл уулуурхаан салбар болохгүй байгаа юм байна, хар байгаа юм байна л гэсэн мэдээлэл өгч байгаа. Тэгээ энэ нь л илүү даймжирхан юм шиг санагдаад их юм. Тэгээд сая зүгээр яг баримаа гишүүнийг бол хэлж ярьж байгаа зүйлийг нь хүмүүс ингээ иргэд бол нилээ сонсдог гэж би боддог. Тэгээ сая ингээ танилцуулж байгаа танилцуулга дээр хүртэл одоо энэ гэрээний үн 1 тонн одоо $50 нүүрс нь $50 одоо үнэлэгдсэн байна гэд ингээ дурдчихж байгаа. Тэгтэл яг ингээ нарийн ингээ яг одоо салбарын мэрэгчлэлтийн үнийн хуваар бодохоор яг ямар төрлийн нүүрсний. За биржийн үнээр гэж одоо зөвшөөрсөн байсан юм а гэдэг. Биржийн үн чинь байнга хөдөлж идэв шүү дээ. За өнөөдөр те яг одоо энэ эрт соёлын эдийн засаг энэ mining economy талдаа ашигт малтамлын үнийг ерөөсөө ирээдүйг нь forecast хийж чаддаггүй байхгүй юу? Ямар ч модель хийж чадахгүй байхгүй юу? Тэгэхэд олон жилээр хийгдсэн гэрээг барьж авал одоо бүр нэг төсөл гэдэг байсан бол одоо бомб болтоор хийж байгаа гэрээг барьж авч ярих юм байна л та. Тэгээ би энийг бол улс төржилт гэж харсан учраас дэмжиж бол гарын үсэг зураагүй. Тэгээ одоо мэдээж энэ хүртэл ингээ явж гин гişүүд тэгээд өөртөө шийдэх байлгүй. Тэгээ одоо миний хэлгээд байгаа юм санал юм уу да. Яг нь хэн шалгах төр хороо байгуулж болох юм а. Гэтэ нэг хүн болгонд хэрэгтэй зүйлийг ярьдаг болчихвол одоо эрүүл мэндийн даатгалын сан гэрмэр шүү дээ. Нийгмийн даатгалын сан гэрмэр одоо хүүхдийн цэцэрлэгийн талаар одоо би ярмаар маш олон эцэгчүүд энийг сонсмор. Тэгтэл ингээд нэг тийм бараг л ойдлогоо 5-7 ялахгүй байгаа иргэдэд нэг тийм нүүрс $50 гэдэг ойлголт л өгөх гээд байгаа юм шиг байгаа. Тэгэхээр цаашдаа анхаарад хэн шалгах төр ороог санаачилж байгаа бол нийт иргэдийнхаа масст хамааруулж ярих нь зүйтэй л гэж бодож байгаа доо. Тэгээ одоо санал гэж хэлэх юм уу? Миний хувьд бол ерөөсөө дэмжихгүй байна. За баримаа гişүүн хариулна. За уянга гишүүнтэй санал бас тодорхой хэмжээнд бол нийлж байгаа. Хамгийн гол нь асуудлыг улс төржүүлэхтэй гол биш. Яг одоо Монгол улсад эцсийн дүндээ ямар нэгэн үр дүн бий болгох хэсэг тухай асуудал яригдж байгаа. За хоёрдугаарт төр хороог байгуулах эрх бол улсын хурлын гишүүдэд байгаа. Ямар ч асуудлаар. Тэгэхээр одоо улс орны эрх ашигт хамааралтай гэж үзэж байгаа асуудал болгоноор хинэн шалгах төр хороо байгуулах бүрэн эрхтэй гэж үзэж. Тэр эрүүл мэндийн даатгалын тогтолцоо мэдээ чухал. Энийн ард байгаа тэр бас л мапан штэ. Яагаад шалгах гэдэг нэг бол ард нь янз бүрийн хулгай зилгээ явчих вэ гэдэг үүднээс л сэргийлээд байгаа юм л да. Өмнө нь явчихсан ийм түүхүүд байна, туршлагууд байна. Бага оптик гэрээнүүд байгуулад хулгай хийцэн гээд одоо асар олон хүмүүсийн нүүрсний хэрэгтэй холбогдчиход эхнээсээ дарах зэрэггүй сууж ийн л да. Энэ бол бодит баримт факт. Тэгээд өмнөх туршлагаасаа бид нар суралцаж дахиж хин нэгнийг нүүрсний хэрэгтэй холбоолохгүй тулд эхнээсээ энэ гэрээгээ зөв шударгаар ард түмний тусын тулд хийгээд явчих юм бол дараа одоо хин нэгнийгээ дахиад ингээ шүүгээд хэрэгт холбогдуулаад ингээ сууж авахгүй төлөө хийгдэж байгаа юм аа. Тэгэхээр нүүрс бол маш чухал бүтээгдэхүүн Монгол улсын экспортын одоо дийлэнх олон хувийг эзэлдэг. Тэгэхээр энэ бол ард түмэнд асар их хамааралтай. Маш их хамааралтай. Үүгээрээ Монгол улс тэжээгдэж байна, орлого олж байна. Тэгэхээр энийг бол иргэд сонирхох ёстой. Тэр утгаараа энэ төр хороог байгуулж энэ үнийг одоо буруу зөрүү хийсэн эсхийг л шалгах гэж байгаа юм л да. Хэрвээ зөв хийгээд ямар ч асуудалгүй байх юм бол би түрүү хэлсэн шүү дээ. Сайшин магтъя гэж байгаа шүү дээ. Иргэдтэй гол нь мэдээлэл өгмөр байгаа юм.
Иргэдээс ингээд нуучаад байна л да. Дандаа жилд нэг гэрээ агуулаад оптик хулгаал нууцын тамга дарчдаг. Тэгээд ар дээр нь юу илэрдэггүй гэвэл хулгай зилгээ илэрдэг. Нүүрсний хулгай гэдэг. Уянга гишүүн минь сая хэллээ л. Зэсийн асуудал ярьж хахад нөгөө л нэг нүүрс гэдэг болтлоо. Нүүрс ч өөрөө хулгай дагуулсан байна. Тэгэхээр дахиж хулгай гаргахгүй тулд яаралтай энэ төр хороог ажилуулж эртгэн тэр гэрээгийн засварлах ийм л зорилготой байгаамаа. За баярлалаа. За уянга гişүн тодорхойлсон. За улс төрчлөлт хэрвээ биш бол ийм аргалгаа бол байсан. Эдийн засгийн байнгын орон дээр яг тэр гэрээг татаж авчирж байгаа харах боломж байсан. Их хурал дээр бол гишүүдэд ерхий хилцээр нь орж ирсэн. Гэрээг бол засаг дээр хийсэн. Тэгэхээр эдийн засгийн байнгын орон дээр хараад үнийн дүнг нь шинжилээд тогтоол одоо байнгын орны тогтоолыг гаргаад засаг руу өгөөд засгийг ажиллаа хийхийг нь шаардах ийм гаргалгаа байсаар байтал ингэж дээд түвшнийг ахуулаад ерөнхий дур зураг нь нэг хүмүүсийг хардаж шүүхээр тогтоогоогүй байхад нь хулгайч гэж нэрзүүлэх. Энэ нь бол ерөөсөй байж боломгүй асуудал. Хин хаана хүнийг буруутайг нотолт юм бэ гэдгээ хүртэл манайхан ойлгохгүй болтон төөрөгдүүлж байгаа. Энэ бол том асуудал гэж харж байгаа. Тэгээ цаашдаа одоо энэ бусад бүгд тамаатай асуудлаар хэрвээ төр хороо хян шалах асуудал бий болвол тэрэн дээр л хийх ёстой гэж бодож байна. За гişүүд асуулт сууж үг хэлж дууслаа.